За сайн байцгаана уу. За энэ удаагийн дугаарт ярилцах сэдв нь Uber 2. Тэгэхээр түрүүгийн дугаарт бас Uber-ийн талаар ярилцсан байгаа. Нэгдүгээрт бол Uber гэж компани ямар үйлчилгээ үзүүлдэг энэ талаар нь товчхон танилцуулсан. Хоёрдугаарт хэрвээ энэ таксины компани зөвхөн өнөөдрийн хшгээ таксины компани байсан бол ийм үн цэнд ерөөсөө хүрэх боломжгүй бөгөөд хэрвээ энэ үн цэн нь машин өөрөө явдаг болсон цагт баталгаажна гэдэг талаар бас ярьсан байж байгаа. За тэгэхээр машин өөрөө яваад эхлэх юм бол өөр ямар өөрчлөлтүүд гарч ирж болох вэ? За Америкаар жишээ аваад хэлэх юм бол энэ ерөнхийдөө айл болгон хоёр машинтай. Яг гэвэл нийтийн тээвэр маш муу хөгжсөн учраас. За тэгээд нэг хагас бүтэн сайнд нэг ойр зур хөдөө гадаа явахын тулд заавал нэг машин нэг ван ч юм уу, трак ч юм уу нэг юм томхон хэмжээний машин, нэг жижигхэн ойр зур ажил төрөлдөө явахад хэрэгэлдэг нэг машин, нэг иймэрхүү байдалтай байж байгаа. Тэгэхээр хэрвээ машин өөрөө яваад эхлэх юм бол заавал хоёр машинтай авах шаардлага байхгүй болоод байна. Айлууд машин авах шаардлага нь ер нь багасаад эхэлнэ. Тэгэхээр ер нь машинтай байгаа шалтгаан нь юу? Мэдээж зэрэг өглөө ажилдаа явж ирэх. Энэ бол өөрөө явдаг машинтай болчих юм бол заавал машин барьж явах шаардлагагүй болчихно. Зүгээр л өглөө нэг машин аваад яваад өгнө. Нөгөө ажил дээрээ очил нөгөө машина баяртай гэж буцаага гэрлүүгээ явуулчихна гэсэн. За эсвэл хагас бүтэн сайнд нэг тийшээ явах гэхээр за төрүүлээл, урдчлал, машин захиалал, нөгөөдгөө очиж рентээ аваад ийм асуудал ерөөсөй байхгүй. Зүгээр л такси дуудаж байгаа юм шиг нэг ван захингууд нөгөө ван хүрээд ирнэ, бүгдээрээ суугаад яваад өгнө. Нөгөө машина хаа нэг газар паркинг дээр орхин уу, яана уу ерөөсөй энэ дотор чинь жолооч байхгүй болохоор хэрэглэхэд маш амар болчихж байгаа. Тэгхгүйгээр ямар одоо хөдөө явхад жолоочтой машин рентлээд явна гэдэг бол маш төвөгтэй шүү дээ. Нөгөө хүний одоо яах вэ те. Бүгдээрээ нэг газар ордог нөгөө жолооч маань яах вэ их үү маш төвөгтэй. Тэгэхээр айлууд машин авахаа болоод эхэлнэ. Хэрвээ айлууд машин авахаа болоод эхлэх юм бол ерөөсөө хэрвээ тухайн үед Uber хамгийн том таксины үйлчилгээ үзүүлдэг компани байж чадах юм бол машинуудыг ерөөсөө л Uber худалдаж байгаа гэсэн. За тэгэхээр одоо дэлхий дээр байж байгаа бүх машин үйлдвэрлэдэг компаниудын босс нь Uber болчихно гэсэн. Тэгэхээр ер нь хэр зэрэг том индастри байдیں۔ Харах юм бол за Toyota 160 гэхээр энэ хавьд бараг нэг 300 тэрбум долларын компаниуд байх шиг байна. За эдгээр нийлээд за бас 300 орчим байх шиг байна. За энд нэг 200 тэрбум долларын тэгэд үзэх юм бол нийтдээ бараг 800 тэрбум долларын машины индастрийг тэр чигт нь мэднэ гэсэн үг. Чи машин зарахгүй магадгүй яг бүх машиныг Uber авах шаардлагагүй л та. Нэг 10%-ийг нь 5%-ийг нь авдаг болсон байхад л ерөөсөө л эдгээр чинь бүгд Uber-т долгионохоос өөр ямар ч арга байхгүй. Одоо машин одоо BMW-г авж байгаа шалтгаан нь тухайн хувь хүн одоо тэр брэнд нь таалагддаг учраас ч юм уу ямар нэгэн тэр тухайн эзэмшигчтэй тэр брэндийнх нь одоо үн цэн нь ингээд холбогдчихж байгаа учраас ямар нэг брэндийг сонгож байгаа байхгүй. Хэрвээ тийхгүй зөвхөн Uber машин худалдаж авдаг болчиход тэгээд хүн машин зүгээр дуудаж үйлчлэгээ авдаг болчихвол тэр Uber-ийн машин уу, лифтийн машин уу гэдэг нь сонирн болохоос тэр машины марк бол ерөөсөө сонирн биш. Тэгэх юм бол энэ автомашин үйлдвэрлэдэг газруудад чи үнэн нь ерөөсөө унаад машиныхаа үнэн унаад тэгээ ямар нэгэн брэндээр одоо хөөцөлдөх ямар ч боломжгүй болоод ингээд эхлэх юм бол ерөөсөө л Uber-ийн нэг аксессуар компани л болчихно гэсэн. Тэгэхээр энэ асар том үнцэн байж байгаа. Хэрвээ машин өөрөө явдаг болоод эхлэхэд Uber дэлхийн хамгийн том одоо таксины үйлчилгээ үзүүлдэг компани байж чадах юм бол энэ бүх том маркетыг 800 тэрбум долларын маркетыг ганцаараа эзэмших нэ. За хоёрдугаарт за машин өөрөө явдаг болоод эхэлчлээ. Тэгсэн чинь за нэг удаа кино үзэх гээд такси дуудсан гэж бод. Өөрөө явдаг машин хүрээд ирсэн. Ороод суусан чинь ийм машин. Тэгвэл кино театр явах шаардлага байна уу? Энэ дотор киногоо үзчихвэл зүгээр юм шүү. Тэгэхээр хэрвээ тэгээд эхлэх юм бол кино театрууд чинь өөрөө явдаг болчихвол баг зүгээр баг. Тэгэхээр
дуудаа заавал нэг газар очиж үзэх ямар шаардлага байхгүй. Кино театрыг дуудаал тэгэл дотор нь орол киногоо сайхан үзчихэл гараад ирж болно. Тэгэхээр чин ер нь заавал кино театр гэлтгүү. Бүх үйлчилгээнүүд ер нь машин дотор ороод ирэх боломжтой болоод эхэлж байна. Хэрвээ машин өөрөө явдаг болоод заавал жолоочтой байх шаардлагагүй болоод тэгээд доторх машин доторх одоо энэ хэмжээнд томроод тэгээд энэ дотор чинь янз бүрийн юм технологийн шийдлүүд ороод эхлэх юм бол магадгүй ерөөсөө бүх локал бизнесүүд машин дотор ороод ирэх боломжтой. За тэгсэн чинь саяхан Toyota-гийн concept car гэж гаргадаг штэ жил болгоноор. Энэ жилийнх нь concept car-ных нь макетууд ийм гарч. Тэгэхээр чинь бодоод үзэх юм бол ер нь чинь ер нь боломжтой юм шүү. Машин өөрөө яваад эхлэх юм бол. Машин дотор баар байж болж байна, сушины баар байж болж байна, ресторан байж болж байна. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн газар ресторан руу явах шаардлагагүй зүгээр л дуудчихдаг. Дуудаал дотор нь ороод үйлчлэгээ авчихдаг. Магадгүй үс засах байж болж байна, тийм үү? Хумс засах байж болж байна. Янз бүрийн арьс арчилгаа юу гэдэг бидний ойр орчинд байдаг бүх энэ локал жижиг бизнесүүд чинь машин дотор ороод ирэх боломжтой. За ингээд эхлэх юм бол харин нөгөө нэг Uber-ийн чинь үнцийг харин ч нэг өсмөр байхгүй. Хэрвээ бүх локал бизнесүүдийг явуулах боломжтой локал явдаг локал бизнес платформ нэг үгээр хэлэх юм бол mobile local business platform ийм юм болоод эхлэх юм бол харин үнэхээр шал өөр төвшөнд очиод эхэлж байна. Тэгэхээр за хэрвээ тийм боломж гараад эхэллээ гэж. Тэгэх юм бол Uber-т илүү давуу тал байх уу? Бусад баг шин тоглогчд нь илүү давуу тал байх. Тэгэхээр Uber хэрвээ машин яваад эхлэх юм бол одоогийнхоо жолооч нарыг бүгдийг ажлаас нь халах хэрэгтэй. Тэд чи хэдэн 100,000 хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг чинь зүгээр нэг дор ажлаас нь халах ямар ч боломж байхгүй. Тэгэл нөгөө нэг стажинг удирлын хитэн тэр хүмүүсийн алдагдлыг хүлээгээд тэр хүмүүсээ ямар ч хэлсэн амьдралынх нь ямар нэгэн баталгаа гаргаж өгтөл тэндээсээ салж чадахгүй. Тэгээ шинэ бизнесүүд рүү тийм хурдан бас орж чадахгүй. Шууд өөрөө явдаг машинтай таксины компаниуд бүр маш олноороо төрж гарах. Тэгээ тэд нэр магадгүй Uber-ыг үүсчих магадгүй. Тэгэхээр бол яг хуу зөвхөн машин өөрөө явдаг боллоо гэд яг одоогийн энэ тоглогчд бол давуу тал бас байхгүй. Тэгээ бодоод үзсэн чинь хэрвээ тийм юм бол баг нэг иймэрхүү ван аваад доторхыг нь засаад ерөөсөө л тэр локал бизнес платформ гэдэг чиглэл рүү явуул яадیں۔ гэж бодоод авахгүй баг тийм хийсэн дээр юм шүү. Тэгэхээр магадгүй ийм байж болно тийм үү? Дотроо яг л нэг лимузин нэрхүү. Орой үдс ямар нэгэн хоолны газар за та найз нартайгаа цуглахаар ярьлаа гэж боддог юм бол тус-тусдаа нэг такси барайл, машин барайл, эсвэл өөрийнхөө машинаар, хүний машинаар дайгдаал ууд цуваал цуглардаг штеп. Тэгвэл ерөөсөө тэрнийг цуглуулдаг юм үйлчлэгээ байж болмоор. Эсвэл ер нь офис явдаг болчихвол ер нь зүгээр юм шүү. Офис явдаг болчих юм бол ажилдаа явах шаардлага байхгүй. Өглөө машиндаа суугаал. За би өнөөдөр 1 цагаас тэнд уулзалтай, 2 цагаас тэнд уулзалтай, 3 цагаас тэнд уулзалтай скежүүлүүдэд оруулчаал. Ажлаа хийгээд сууж ангууд дин дон 1 цаг боллоо гарч уулзаарай. 1 цагт гараад ирэнгүүт нөгөө нэг уулзах хэвээр газрын гадаа хүрээд ирсэн. Тэгэл магадгүй нэг уулзалтаа хийчихэл 2 цагт дараагийнхаа уулзалтыг хийгээл өдөр зөнгөө машин дотроо зөвхөн ажиллаа хийгээл яваад байна. Машин зогсчихсэн ч болно, явж исэн ч болно, ямар ч хэлсэн та скежүүлээ оруулсан бол яг л таны уулзах хэвээр хүмүүстэй уулзуулаад яваад байна. Тэгэхээр нэг газраас нэг газар руу яваал, буцаж ирж оффистоо суугаал, ийм ямар ч шаардлага байхгүй. За тэгээд орой 6 цагт дин дон танай хүүхдийн цэцэрлэгийн гадаа ирлээ. Яг хүүхдээ шууд цэцэрлэгээс нь аваад машин дотор суугаад гэртээ харьцаж болно. Магадгүй машин дотор өөр одоо юу гэдэг хоолны үйлчлэгээ өөр юу ч байж болно шүү дээ. Тэгэхээр энэ тал руу ч гэсэн бас явж үзмээр санагдаж байна. За эсвэл машин дотор машин өөрөө явдаг болоод эхлэх юм бол
илүү тав тухтай байх хэрэгтэй болно. Энэ дотор ч зөндөө өөр төрлийн үйлчлэгээнүүд орж ирнэ. Ингээд бодохоор энэ бид нэр одоо энэ гар утаснаас одоо биднэрт ирсэн энэ өөрчлөлт тийм үү? Өнөөдөр гар утастай болсноор биднэрт ирсэн энэ өөрчлөлтөөс машин өөрөө явдаг болсноор биднэрт ирэх одоо энэ машин дотор энэ технологи орж ирснээр биднэрт ирэх энэ өөрчлөлтүүд одоо асар том. Тэгэхээр энийг баг одооноос эхлээд бэлдэх хэрэгтэй юм биш үү гэж бодогдоод байна. Хэрвээ ийм тал дээр сонирхолтой санаа, сонирхолтой хийж үзмээр юм байх юм бол бас холбогдоорой. Янз бүрийн санаа оноо хуваалцах. Бас сонирхолтой байна. За тэгэхээр Uber Eats гэж бас байна. Uber Eats гэдэг нь мэдээж Uber чинь бас дэндүү ухаантай мундаг хүмүүс ажиллаж байгаа энэ бүхнийг мэдэхгүй байна гэж яах вэ? Тэгэхээр Uber Eats гэдэг нь бол хоол хүргэдэг тийм үйлчилгээ байж байгаа. Гэхдээ энэ бас сонирхолтой ирээдүй, сонирхолтой өөрчлөлтүүдийг авчирч магадгүй бас шинэ бизнес платформ гэж хэлж болохоор бас их сонирхолтой үйлчилгээ байдаг. Тэгэхээр энэ талаар дараагийн эсвэл тэрний дараагийн нэвтрүүлгээр ярилцъя. За баяртай.